Танилцах нэвтрүүлгийн маань энэ удаагийн чичнаар Улсын их хурлын гишүүн Сонин Фил оролцож байгаа. Тэгэхээр Сонин Фил гишүүний хувьд бол 2012-оос 2014 онд эрчим хүчний яамны сайдаар ажиллаж байсан. Тэгэхээр энэ одоо яаманд байхдаа нэлээд тийм томоохон бүтээн байгуулалтуудыг хийсэн байгаа тодруулах юм бол ер нь бол эрчим хүчний салбарт 30 жилийн хэмжээнд хийгдээгүй ийм хөрөнгө оруулалтын ажлууд хийгдсэн. Тухайлах юм бол дулааны 3-р цахилгаан станц, дулааны 4-р цахилгаан станц дээр өргөдөгчлийн ажил, мөн Амгалангийн дулааны цахилгаан станц шинээр ашиглалтанд орсон гэдэг салбарын хүн биш юмаа гэхэд бас яг энэ салбарын хүн шиг ийм бүтээн байгуулалтуудыг хийж чадсан гэж энэ салбарын нонцлт юм билээ. Багасаа юм хөдөлмөрийн ам гишүүнийг бол үзсэн гэж ойлгож байна. Манай аав ээж хоёр хоёлаа олох шаардлага өндөртэй ийм хүмүүс байсан. Бээр нь одоо ингээд их 2 ч удаа парламент сонгож байна. Бээр нь одоо хүнтэй муудалцсан сандгүй маа. Би ч идэ тулж чуулганда зөндөө айлг хэрэлдэхин тэргэх гişүүд байдаг л да. Тэгээ би эргээд утсан чи юм. Яг тэ би ч идэ тулж хэрэлдэж байгаагүй юм билээ. Монголын үндэсний ардчилсан нам ер нь хүмүүс нь зарим нь гараад ах юм. Одоо ер нь яг хичнээн гишүүнтэй байна. За их хурд ярьж гинөө ер нь бол нийт гишүүдийн тоог ялсан. Данслаа тоо хүртэл гаргаад идэг. Ер нь гişүүд дэмжигчтэй бол нэг 5000 гаруй гişүүд бол байнга идэвхтэй гişүүд ярьж штэ. Усан хугацаанд парламентод байж байхдаа ямар одоо гол хуулиуд дээр голлох үүрэг одоо өгч ажилласан бай. Мэдээж бас энэ сайдаар ажиллаж байсан учраас бас нөгөө бие дагаад хууль санаачлаад явах тийм боломжинд ер нь бол хараахан хязгаарлан бүтээлсэн нь. Ер нь засгийн газрын гишүүн бол кабинетийн зарчмыг барьж ажилладаг. Засгийн газрын гишүүн өөр нэг хууль санаачилсан хууль хийгээд явах зөвхөмжгүй. Ер нь засгийн газраас гарч байгаа бүх хуулиуд тэрний дотор эрчим хүчний салбартаа эрчим хүчний яамныхаа хуулиуд бол ажиллана л да. Сайдын бол үндсэн үүрэг нь гэх юм бол. Тэр Монгол Улсын цэрэг техникийн байдал муу гэдэг юм биш. Ер нь цаашдаа ингээд сайжруулах чиглэлээр шатараатай ямар ажлуудыг хийх нь зүйтэй гэж та бас энэ Улсын их хурлын байнгын хороог даргалж байгаа нь үед бодож төлөвлөж байна вэ? Ер нь цэргийн зэвсэг техник бол байнга шинжлэх гэж байгаа хэвээр. Бид бүхэн одоо саяхан iPhone гэж гар утас гарлаа штэ. Тэгэл 4, 5, 6 гэж шинжлэхтэй сүүлийнх нь аваад байгаа зүйл болгоно. Шаардлага. Тэнтэй ялгаагүй. Цэргийн зэвсэг техник бол өдрөөс өдөрт бол шинжлэгдэж байгаа. Энэс шинжилтээс бид нар бол хоцрох хэсгүй.